За сайн байцгаана үзэгчдээ. Шинэхэн дугаараараа та бүхэнтэйгээ уулзж байгаа да туйлын баяртай. Та бүхэн намайг мэдж байгаа бах миний хийж байгаа ажлыг өнгөрсөн дугааруудаар Монгол бэлгээ сонгож, Монгол төгрөгөө Монголдо авч үлдээ гэсэн үрэндээр хамгийн дөрөнд Монгол Аймс, Монтулаг компани, за Exclusive, Гоёл Кашмир гэх зэрэг газруудаар очиж ямар цагаан сарын бэлгийг сонгох боломжтой вэ гэдгийг хамтдаа явж судалж бас тодорхой хэмжээний бэлгийг бас өөртөө авсан байгаа. За миний дараагийн сонголт бол шал ондоо юу гэхээр хадгаламж. Өөрийнхөө охин тэгээд би шинэхэн зээ дүүтэй болсон. Тэгээд энэ хоёртоо зориулаад хадгаламж нийлэхээр Капитрон банкн дээр хурж ирээд. Тэгээд интернетээ судалж үзээд эднийх эрхийн мэргэн гэж нэртэй хадгаламжтай юм. Тэгээд асууж судлаа. Нөгөө талаар цагаан сар маань өөрөө өсөж, дэвжих, үржих, арвижихын бэлэгдэлтэй баяр байдаг учраас бас энэ бэлэг бол маш зөв бөгөөд маш оновчтой сонголтуудын нэг болох байхаа гэж бас дотроо бодож байна. Сайн байна. За, их чинь шүү дээ эрхийн мэргэн гэдэг хүүхдийн хадгаламжийн дэвтэр нийлэх гээд тэгээд тодорхой дэлгэрэнгүй мэдээллийг өгөх хүүхдээ намайг холбож өгч туслаач. За, би таныг манай мэргэжилтэнтэй уулзуулъя. За, тий. За, интернетээ судалж байгаа харин танахыг сонгоод хүрээдэрлээ. Нэг хоёр хүүхдүүд данс нийлэх гээд тэгээд эрхийн мэргэнээр цагаан сараар бэлгэнд. Тийм, тэгээд бас яг багаас нь хүүхдийг хадгаламжтай болгоод хуримтлал үүсгээд мөнгөн зөв ханддаг болох гэх нөгөө цагаан сараар чи хүүхдүүд ч бас хөөрхөн мөнгө чичцэг шүү тий. Тэгээд дэвтэр нийлгээд өгчүүл эргээд тэр мөнгөө тийш нь хийх боломжтой болох үүднээс тийм одоо нэг ёсны дадал зуршил болох үүднээс тийм сонголт хийх гээд танахыг сонгоод түрээдэрсэн. Тэгээд яг ямар учиртай хүүгээс хүү бодогддгоо хүүгээ ямар илэрхийлэнгүй мэдээллийг хичтэй нэг өгөөд гэж. Ахаа бололгүй яг манай эрхийн мэргэн хадгаламж маань болохоор жилийн зарласан 12 сарын хугацаанд хадгаламжийн хүн дээр 1.2% урамшууллын хөв бодогдож ордог байгаа. Энэ нь одоо бодоход 16.8% хүүтэй гэсэн үг. Эрхийн мэргэн хадгаламжийн онцлог нь бол хүнээс хөв бодогддог. Жилийн эцэст таны хуримтлуулсан мөнгөний хөв таны дансанд орно гэсэн үг. Хүний хөгжлийн 20 мянган төгрөгтэй холбож болох уу? Бололгүй яг сүүлийн үед хүмүүс их тэгж холбуулж байгаа л да. Нөгөө хүний хөгжил сангаас өгж байгаа хүүхдээ 20 мянга эрхийн мэргэн хадгаламжтайгаа холбоод энэ нь ямар давуу талтай юм бэ гэхээр 18 нас хүртлээр хүний хөгжил сангийн 20 мянган төгрөг авахад 4 сая 320 мянган төгрөг болж байгаа. Хэрвээ эрхийн мэргэн хадгаламжтайгаа холбох юм бол энэ нь 24 сая 155 мянган төгрөг болж байгаа. Хүнээс хүү бодогдоод. Хүнээс хүү бодогдоод ийм өндөр төгрөгийн хадгаламжтай болж болох нь байна таны хүүхд. Сар болгоныг 50 мянган төгрөг ч юм уу хийгээд сар болгоныг 100 мянган төгрөг хийгээд хахаар бас аваа хуримтлалтай болчихно шүү дээ тийм ээ. Хөгжил сангийн 20 мянган төгрөгтэй холбуулахын тулд та хүүхдийн гэрчлэгийг, төрсний гэрчлэгийг нь та мөн өөрийнхөө иргэний өнөختөй байхад болно. Тэгээ манай банкнаас хүүхдээ 20 мянган төгрөг авдаг бол шууд эрхийн мэргэн хадгаламжтайгаа холбочих нь байна. Хэрвээ өөр банкнаас 20 мянган төгрөг авдаг бол тэр банкн дээрээ тухайн дансаа хаалгасан гэсэн бичиг авчираад манай банкн дээр хүний хөгжил сангаас авдаг 20 мянган төгрөгийн данс нийлгэж болно. Тэгээд эрхийн мэргэн хадгаламжтайгаа тэр хоёр холбочтой. Тэгэхээр одоо төр засагч нь ингээл 20 мянга өгөөл ах юм бол би 18 нас хүртэл нийлгээл мартчих болох нь шүү дээ. Тэр бол боломжгүй. Эрхийн мэргэн хүүхдээ хадгаламж маань 2 жилийн хугацаатай байдаг. Тийм болохоор та 2 жилийн хугацааны дараа ирээл нөгөөдгөө сунгаал байх боломжтой. Яг уу та ирж амжихгүй болвол өмнөх нэг завандаа орж ирсэн үед нь тухайн үедээ сунгаарай гэж бол бид автоматар сонголт хийх боломжтой байдаг байхгүй юу? Бас. Тэгвэл боломж юм шүү. Одоо их чинь ингээд холболт хийлгэж штэ тий. Тэгэхээр би банкн дээр ир та нараас мэдээлэл авахгүйгээр өөрөө би яаж одоо харах боломжтой вэ? Байн гарч байгаа. Магадгүй би тэгж зүгээр сонсч ирсэн заримдаа ингээд олгож байгаа мөнгүүд нь тэндээс орж ирдгүү ч юм уу. Та заавал банкн дээр ирэхгүйгээр интернет банк үйлчилгээг аваад интернетээр харах боломжтой. За мөн бас манай банкны мобайл банк Most Money үйлчилгээг гар утсандаа суулгаснаар та гар утаснаас тухайн данстайгаа холболт хийлгээд тухайн дансныхаа хуулгыг хараад миний хүүхдийн мөнгө орж ийн үгүй гэдээ бас мэдэх боломжтой. Тэгвэл тэр жоо юм штэ. Тэгэл өөрөө хараад тэд болж ийн гэдэг. Бас би тэгж сонсч ирсэн. Facebook-ээр хэдэн ээжид хоорондоо тэгж харьцаад байсан байхгүй юу? Энэ 20 мянган төгрөгийн хүүхдийн хадгаламжийг барьцаалаад зээл авч болдог гэсэн. Бололгүй яг хадгаламж барьцаалсан зээл таах боломжтой. Та тухайн одоо таны хадгаламжинд байгаа мөнгөн дүнгийн 90% хүртэлээр зээл гарах боломжтой. Ямар одоо юу бүрдүүлэх үү? Тэгээд хэр хурдан хугацаагаар гарах уу? Та зөвхөн тухайн хадгаламжийн дэвтрийг тэгээ мөн бичиг баримттайгаа ирэл манай банкн дээр ирээд анкет бүглэл авах боломжтой.
За тэгвэл их чинь нийлэх чи хоёр хүүхдтэй бичиг баримттай нах уу? За тэгээ. За болчихоо. За гэлээ. Орой. За баярлалаа мөндөө. Сайхан шинэлэрээ. Маш баярлалаа. За яасан ч гоё нээдгий. За ингээ үзэгчтэй дэвтрээ нээлгчлээ. Нэвтрүүлгийг үзэж байгаа та хэдэн ч хүүхэдтэй байж болно. Тэгэхээр над шиг ингээ цагаан сараас өмнө хурж ирээд хүүхдүүдийнхаа дэвтрийг нээлгчих юм бол цагаан сарын өдөр хүүхдүүдтэй хамгийн зөв болоод үнэтэй бэлгүүдийн нэг байхаа гэж би хувьдаа дотроо бодож байна. Тэгээд хүүхдүүд чинь цагаан сараар хөөрхөн мөнгө чичдэг штэ. Тэгэхээр цаадуулт чинь дэвтэрэндээ мөнгөө бас хийгээд арвижуулах тийм боломж нь бас нэгдэж байгаа гэж би хувьдаа дотроо бодож байна. Төр засгаас өгж байгаа 20,000 төгрөгийг 18 жилийн дотор хүүгээс хүү бодогдох эрхийн мэргэн гэсэн энэ сайхан хадгаламжийн дэвтэрт нээлгээд өгчих юм бол 18 жилийн дараа 24 сая 155 мянган төгрөгтэй хуримтлалтай мөнгөтэй хүүхдүүд болох нь шүү. Тэгээд бүх ээж эцэг эхчүүдийг энд бас нэгдээсэй гэж уриалж байна. За ингээд дараагийн үндэсний брэнд, үндэсний үйлдвэрлэгч Ламуур брэнд рүү хамтдаа явцгаая.